Энэ төлөөлөгчдийн асуултанд нэг ийм товчл хариулт авчмаар байна л да. Одоо жишээлбэл 2024-с 28 оны төлөвлөгөөнд энэ хуваагдж байгаа 5-6 салбаруудад төсөөлөгдсөн мөнгөн дүнгийн харьцааг хэлээд өгөх боломж нь 4 жилээр. Би 2026 оных дээр бол байна. Тэгээ эндээс харахад бол бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг одоо энэ нөгөө хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд багш 9 их 80-д яваад тэгээ одоо сая хоёр төлөөлөгчийн юу яаж яриад байгаа хөндөж яриад байгаа нийгмийн салбарт 397 тэрбум буюу одоо энэ чинь хэдэн хувийн нэг 5% юм уу да. Иймэрхүү байдлаар харагдаад байгаа болохоор төлөөлөгчд асуугаад байгаа байхгүй юу? Асуудлуудын бид нөгөө 2024-с 28 оны төлөвлөгөөн дээр асуудлуудын жагсаалтуудаа тавиад ардталт нь чухал байдлаар нэрмэлцэн байгаа шиг санах юм. Тэгээ тэрүүгээрээ эренбэлж хөрөнгө санхүүгийн асуудлыг тавихгүй болохоор ингээд ийм байдал харагдаад байна. Нийгмийн салбарын ногоон хөгжил энэ төр чинь нэг давуу тал байдаг нь олон ажил мөртлөө одоо жишээлбэл хүний хөгжлийн бодлого дээр 115 ажил тавигдчихад 397 тэрбум байгаа байхгүй юу? Гэтэл бүсчилсэн хөгжил дээр 170 төсөл арга хэмжээнд дээр 9 их 80 байгаа байхгүй юу? Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ногоон хөгжил нийгмийн салбар бол олон ажлыг зардал багтаагаар шийдвэрлэх болохоор ийм зүйлүүд байна. Тэгээ үүн дээр би бүр жишээ болгож нэг зүйл хэлмээр байна. Бид алдаа гаргасан байна өнгөрсөн хугацаанд. Нэгдүгээр шатлал буюу өрхийн эрүүл мэндийн төв, хоёрдугаар шатлал буюу дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр нийслэл тодорхой хэмжээгээр бие даасан санхүүгийн одоо жилтэй учраас асуудлуудыг шийдээд бид эмнэлгүүдийг боломжийн хэмжээнд бариад ингээд шийдтсэн. Гэтэл яг үүндээ 3 дугаар шатлалын эмнэлэг их нялхас, хавдар, халдварт, нэгдүгээр эмнэлэг гэх мэт энэ эмнэлгүүдийн тэр сэхэн амьдруулах болоод яаралтай тусламж энэ бусад газрууд дээр нөхцөл байдал нэлээд хүнд байна. Эднүүгээр үйлчлүүлж байгаа нийт иргэдийн мэдээж яг л адилхан 60-аас 70% нь нийслэлийн иргэд байж байгаа. Тэгэхээр манай хурлын нийгмийн бодлогын ажлын хэсэг ч гэсэн энэ лүү анхаарч нэг эрүүл мэндийн сайдтай хамтарсан гэрээ хийд юм уу? Энэ тал дээр жоохон анхаарах юм бодож төлөвлөж байгаа юмнууд байна уу? Хуульд манайх хамаарахгүй байгаа гэдээ хойш хаяад байдаг. Энэ дээр та яд бас нэг өөрчлөх бодол байна уу? За түрүүний тэр тоо гэлж. За би нэг зүйлийг юусоо байнга асууж байгаа. Одоо хоёр дараагаас 24-с 28 онд нөгөө өглөөд байгаа одоо энэ өөрчлөлтөн дээр явган замынхаа стратеги юмыг тусгаж чадсан уу? Дэвтэргүй дэлхийн чиг хандлага явган хүн зорчиход тохиромжтой тааламжтай хотыг бий болгохын төлөө зориод байгаа штэ. Тэгээ хэдүүлээ энэ нэг хүнд ногдох автозамынхаа болон автозам болон автомашины замын стандартаа тодорхой хэмжээнд төхүүлж очичхоод тэгээ явган замынхаа асуудлыг шийдэхгүй бол бараг зэрэгцүүл шийдэхгүй бол болохгүй. Тэр энэ стратеги юм байна уу? Бид 28 онд нэг хүнд ногдох явган замын стандарт замыг хэдий төвшөнд аваачих ийм бодлого явж байна. За нэмэлтээр энд хамаарахгүй энэ нөгөө төлөвлөгөөнд байна. Хүүхдүүдийг мансууруулах болон хор зуршлаас урьдчилан сэргийлэх гэдэг заалтууд байгаад байна. Тэгэхээр сая энэ улсын хурл дээр өргөн баригдсан тамхины асуудлыг шийдвэрлэж байгаа тамхины хуульд манай нийслэлээс ямар бодолтой оролцсон? Энэ хүүхдүүд Улаанбаатар хотод байгаа хүүхдүүд насан туршаагүй хүүхдүүдийн одоо томоохон хэрэглэгч болчиход байна шүү дээ. Энэ дээр ер нь байр суурь илэрхийлж санал юм уу өгсөн юм уу? Ямар бодолтой байгаа? Цаашдаа ямар байдлаар ажиллах юм? Энэ дээр нийслэл тодорхой бодлого авч хэрэгжүүлэхгүй бол болохгүй төвшөнд очиод байна шүү дээ. Тэгээ үүнийг та бүхэн хариулж өгөөч. 3 товч асуулт. За хин хариулах уу? Давуу талын орлогч, араас нь Хадбаатар дарга, Эрдэнэ удрах дарга байгаа мó? Эрдэнэ удрах, төсөв санхүү, төсвийн асуудал ярих гэхлээр ерөөсөө байхгүй бодох юм. Тэрний дараа одоо 2 дарга хариулъя. Замын хөгжлийн газар, тэгээ ерөнхий архитектор шаардлагатай бол нэмэлт мэдээлэл өгнө. Давуу талын орлогч нийт 5 минут шүү манайхаа. За сандаг сүрэн төлөөлөгчийн асуултанд хариулъя. За их зөв асуудлуудыг хөндөж асуултууд асуулаа. За 2024-с 28 оны эцэг даргын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт бол нийт 49.9 их найдын төсөл хөтөлбөр тусгацснаас зөвхөн бүссэн хөгжил хүний хөгжлийн бодлого 5 үндсэн агуулгын хэмжээнд хуваагаад товчлаад үзэх юм бол бүссэн хөгжил
хөгжлийн бодлогод ойролцоогоор 84% санхүүжилт, хүний хөгжлийн бодлогод 3.6, эдийн засгийн хөгжлийн бодлогод 5.2, ногоон хөгжлийн бодлогод 5.9%, засаглалын бодлогод ойролцоогоор 1.3% гэсэн баримжаа төсвийн одоо тооцоол байна. Гэхдээ төсвийн тухай хуульд болон заасны дагуу төсөв бүрийг жил бүр тодтогоод явдаг. Мөн Монгол улсын хэмжээнд хөгжиж буй орн учраас аль болох томоохон энэ бүтсэн хөгжил тусгагдж байгаа эдгээр зорилт арга хэмжээг төр үеийн түншлэл буюу хувийн хвшил өөрөө санхүүгээ гаргаад хэрэгжүүлэх ийм зорилгоор хэрэгжүүлэгч байгаа учраас бол тухайн жилүүдэд бол тодорхой болоод явна. Мөн гадаадын зээл тусламж бондыг бид нар 2027-29 оны одоо Улаанбаатар хотын эрчим хүчийг шийдвэрлэх асуудлаар босгосон дотоодын бондын их усрууд эргэн төлөлтөд уялдуулаад бол санхүүжилтийн төлөвлөгөөг бол 4-5 жилээр бол хийж байгаа. Тэгэхээр бол тухайн үед бол дотоодын бондууд болон гадаадын бондуудыг төлж дуусны дараас дахиад бонд босгох уу, гадаадын нийгэм хөнгөлөлтөд зээлээр явах уу гэдэг асуудлууд бол төсвийн тухай хуульд нийцүүлээд тухайн жилээ бол тодорхой болгоод явна гэж зорж байгаа. Зөвхөн нийслэлийн зүгээс барьж байгаа бодлогын хувьд бол макро эдийн засгийн хувьд бид нэр аль болох нийслэл улсын төсөвд ачаал хүндрэл учруулахгүйгээр хувийн хвшлүүд өөрсдөө мөнгөө гаргаад хэрэгжүүлдэг олон улсын PPP буюу төр үеийн түншлэлээр хэрэгжүүлдэг бол загварууд руу Улаанбаатар хотын томоохон төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжүүлнэ гэж бол зорж байгаа. Ийм учраас бүтсэн хөгжлийн бодлогод хамгийн хөрөнгө оруулалт төсөвд бол тусгагдсан байна. За нийслэл Улаанбаатар хотын хувьд бол Монгол улсын төсвийн 63%-ийг бүрдүүлдэг. Албан байдлын тоогоор бол өнгөрсөн жил 1,670,000, албан бус тоогоор бол оюутнууд болон төр хүмүүстэй байгаад бол нийслэл Улаанбаатар хотод бол 2 сая гаруй хүн оршин сууж байна гэж үзэж байна. Ийм учраас Монгол улсын хүн амын 63%-ийг бас бүрдүүлж байгаа ийм том бүтэц нийслэл Монгол улсын нийслэл хот. Гэвч бид нар бол одоо төсвийн хөрөнгөөс улсын төсвөөс бол тэр хэмжээгээр бол хөрөнгө оруулалт төсвийг авч чаддаггүй яг үнэ гэлээ. Орчин үеийн дэлхийн жишг хандлагаараа бол хүмүүс бол хотж байгаа. Хотод амьдрах бүгд туртаас. Яг л бол хот нийслэл хотод бол томоохон бүтээн байгуулалтууд хөгжлийн төвүүд байдаг. Энэ жишгээр бас бид нар бол бусад яамдуудаас бол Улаанбаатар хотын ялангуяа боловсрол, зам тээврийн яам, одоо нийгмийн салбарууд дээр бол хөрөнгө оруулалтыг бол үндсэн хуульд заасан чиг үүргийнхэн дагуу босоо удирдлагын дагуу бол санхүүжилт төсөв хөтөлбөрүүдийг бол шийдээд явах шаардлагатай гэж үзэж байгаа. За нэмэлт тодруулах асуулт. Дараах. За маш тодорхой. Өссөн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого гэдэг тавьсан төсвүүдийн харьцааг л асуугаад шүү дээ. Шууд тоон дөнгүүдээ хэлээл болоо. За засаг даргын үйл ажиллагааны 2024-с 2028 оны хөгжлийн төлөвлөгөө батлагдсантай холбогдуулаад засаг даргын үйл ажиллагааны мөрөө хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө засаг даргаар батлагдаад зөвлөлийн орлоор орсон байгаа. За үүн дээр хүний хөгжил дээр нийтдээ хөтөлбөр туссан бүх арга хэмжээнд дээр нь бол дүн тавигдсан. Үүнийг би төмөр төлөөлөгчд юугаар вэ? Бичгээр маргаашин дотор гаргаж өгье гэсэн. Бас тоомог нь буруу хэлж магадгүй. Энэ олон хөтөлбөр арга хэмжээнүүд нийлээд өнөө хөгжүүлж байгаа. Сандаг сүрэн дараад. За. Тусдаа гаргаж харьцуултын нэг судалгаа хийж өгөхгүй бол дараа яг төлөвлөгөөн дээр шууд гараад төвөрлөх байна. За ойлголоо. За тэр мэдээллийн тэгээд дараа нь бичгээр явуулах юм. Хар тамхи сэтгцэд нөлөөд эм бодистой холбогдуулаад хүүхэд залуучууд руу чиглэсэн арга хэмжээ хөтөлбөр төрхөнд туссан талаар. Хин хариулах. За замын хөгжлийн газар. Явган зам стандарт стратеги туссан хэсэг талаар. За сандаг сүрэн төлөөлөгчийн асуултанд хариулъя. Улаанбаатар хотод одоогийн байдлаар бол нийтдээ 1400 км явган зам, за 100 гаруй км, 101.7 км бол дугуйн зам байгаа. Тэгэхээр энэ оны эх зооны төсөвтөр бид нар юу гэж хэрэгжүүлэх гэж байна гэхээр аль болох боломжит байдлаар дугуй болон скутер, мопедыг тусгаарласан байдлаар автозамын хэсгүүдээр бол хөвөөгөр бол гаргая. Энд дээр бол аль болох нийтдээ 6 дүүргийг бол 4 багцд хуваагаад аль боломжтой хэсэг байршлууд дээр бол тэмдэглэгийг нь ялангуяа их тойрог, их тойрогийн доторх хэсгүүд дээр
холбоос замууд дээр илүү мопед болон скутертэй зорчигыг нэмэгдүүлэх үүднээс бол тусгаарласан зурагсаар бол тусгаарлаж өгье гэдэг байдлаар бол төлөвлөж байгаа юм. За явган замын хувьд гэх юм бол 76 км явган замыг бол тодруулах юм байна. За амар төвшин дарга. Байна. За сандаг сүрэн төлөвчдийн асуултанд хариулъя. За эрүүл мэндийн салбарын чиглэл эрүүл мэндийн яамтай бол яг одоогоор бол хоёр чиглэлээр хамтарсан ажлын хэсэг бол гаргаад ажиллаж байна. За нэг нь бол өрхийн эрүүл мэндийн төвийн одоо үйл ажиллагааны процессыг бол шинжилэлт оруулж өөрчлөх. За тогтолцоог нь бол өөрчлөлт оруулах ажлын хэсэг бол ажиллаад одоо явж байгаа. За мөн тоног төхөөрөмжийн асуудал дээр бол яг хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллаж. Тэгэхээр бол нийслэл дүүргийн хэмжээнд хангаж байгаа тоног төхөөрөмж. За тэгээд эрүүл мэндийн яамны хариуцж байгаа 3 дугаар шатлалын эмнэлгийн тоног төхөөрөмжтөр бол ингээд нэгдсэн шугамар, нэгдсэн чиглэлээр ингээд давхардуулахгүй чиг үүргийн дагуу бол ингээд тоног төхөөрөмж хангалтын ажилдаа явж байгаа. За энэ эх хонд нийслэлд тавигдах эрүүл мэндийн чиглэлээр тавигдж байгаа ажлууд болон тоног төхөөрөмж нь бол шууд эрүүл мэндийн яамтайгаа уялдаад бол тавигдаж орж ирээд явж байгаа. За яг одоо эрүүл мэндийн яам дээр бол хоёр ийм ажил бол хийгдэж явж байна. За тамхиг ингээ хуульд орж бол Улаанбаатар хотоос бол саналыг бол хөргүүлсэн. За энэ хууль хэрэгжээд эхэлснээр Улаанбаатар хот бол сургуулийн орчинд за тамхины асуудал тэр дундаа бол нөгөө нэг электрон тамхины асуудлыг бол нийслэл бол сургуулийн орчин дээр бол нэг зэгцэнд оруулах ажлыг бол хүлээж авч байгаа. За энийг бол нөгөө борлуулалтын цэгүүд дээр ажиллуулах нөгөө электрон тамхиг зарж байгаа дэлгүүр за тэр дэлгүүр нь сургуулаасаа хэдэн метр зайтай байх ёстой. Яг л нөгөө нэг тамхины яг л нөгөө архичин сургуулийн байгууламжаас 500 м-ийн зайтай байх ёстой гэж заасан байдаг шүү дээ. За ерөнхийдөө түүнтэй бол адилтгаад бол тамхи болон энэ электрон тамхиг бол нэг ангилд оруулснаар бол ингээд сургуулаас бас хол байлгах чиглэлээр бол ингээд хамтарч ажиллана. Дээрээс нь хяналтыг тавих, хуулийг хэрэгжилтийг бол ингээд сургууль дээр болон сургуулийн орчинд бол хяналт тавьж хэрэгжүүлэх ажлыг бол ингээд нийслэл бол үүрж авч явхаар бол төлөвлөдөн ажиллаж байгаа. Тодруулга 1 минут сандаг сүрэн төлөөлөгч. Энэ хошоо хараад яриад оо. За одоо би одоо энэ газрын дарга энэ агентлагийн дарганаас ингээд нэг асуултаа байнга гэж асуугаад байгаа нь туслаад байгаа хот байхгүй аминда чуулган дээр асуулыг гаргаж ирж дээш нь өргөж тэгээ энд анхаарал хандуулж одоо хоёр дарга дээр одоо би ямар одоо хоёр даргатай уулзаж болохгүй байгаа биш. Асуудлын гол нь чуулган дээр оруулж ирж ач холбогдол өгч энийгээ бариад ингээ яваач л гэж бодоод энэ асуултыг байн тавиад ингээд яваад их ерөөсө дөрвтэй өөрчлөлт хийхгүй энэ одоо хоёр дарга. Одоо би өнөөдөр л ингэж хүмжилж хэлж байна. Наад явган зам мамынхаа хэмжээ энэ тэрийг уртсгаад тусгаас нь төлгөө гаргаад наад 4 жилийн төлгөөнд оруулаач л гэж би нодон жилээс хойш хэлээд байгаа шүү дээ. Энийгээ хийгээч. Ямар ч бодлого төлөвлөгөөгүй зам гараад тэгээд шинэ гаргасан санаачилж байгаа ажлууд унгаад